Good Neighbors олон улсын төрийн бас байгууллага нь 1991 онд Солонгос улсад байгуулагдсан нэгдсэн үндэсний байгууллага зөвлөх хэрэгтэй нийгмийн хөгжлийн төлөөх хүмүүнлэгийн байгууллага бөгөөд дэлхийн 49 улс оронд идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол дахь төлөөлөгчийн газар 2006 онд байгуулагдаж үндэсний хэмжээнд болон нийслэлийн 6 дүүрэг, Дархан уул, Орхон аймаг дахь 8 салбараар дамжуулан хүүхдийн эрх хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, унтны ус, эрүүл ахуй, хүрээлэн буй орчин, өрхийн орлого дэмжих, сүлжээ хамтын ажиллагаа, нөлөөлөл болон яаралтай тусламжийн хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилгын биелэлтийг хангахад хувь нэмрээ оруулан ажилладаг. Эдгээр үндсэн хөтөлбөрийн зэрэгцээ төрийн бус олон улсын болон бизнесийн байгууллагуудын дэмжлэг хамтын ажиллагааны үр дүнд хүүхдийн сайн сайхан байдал, амьдралын чанарыг дээшлүүлэх, чанартай боловсрол эзэмших суурь нөхцөлийг бүрдүүлэх, эрх хамгааллыг бэхжүүлэх салбарт суурилсан төслүүдийг хэрэгжүүлж байна.